хамгийн ширүүн одоо хамгийн шийдвэрлэх байлдаан болсон тэр ерөнхий давшилтын схем зураг тэнд харагдаж байна. За Оросын алдар тагнуулж Эрхард Зорге 1939 онд Японы нийслэл Токиод Германы элчин сайдын яамд ажиллаж байсан. Тэгж байхдаа 39 онд 5 сараас хойш зөвлөлтийн талд нэг шийдвэр явуулаагүй. Тэгээд 7 дугаар сард нэг шийдвэр ирүүлсэн байдаг. Тэр нь ямар шийдвэр байсан бэ гэхээр 8 дугаар сарын 24-нд Япончууд их давшилт хийх гэж байна гэдэг. Тэгээд тэрнийг сонсож хүлээж аваад 8 сарын 24-өөс өмнө өрсөж их давшилтыг хийх шийдвэрийг Жоко гаргасан байна. Тэгээд 8 сарын 20-ны бүтэн сая өдрийн сонгуулж аваад дайсны талд илт баригдахаар одоо тагнуулын үйл ажиллагаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл радиоор чанга яригчаар хорогдох байраа авах, үйлчлэлтийн бэлтгэлээ ханга, морины канушг байраа бэлдэх, хадлан бортоогоо бэлдэх гэж. Энийг сонсоод Япончууд за 8 сарын 24-өөс өмнө хэдүүл дайрахгүй юм байна. Ер нь намарч байгаа өвлжих бэлтгэлээ хангаж байгаа юм байна гэдэг ойлголт байсан. Тэгээд 1939 оны 8 сарын 20-ны өглөө 5 цаг 47 минутанд 150 дайрагч онгоц агаарт хүрч. Тэр 150 дайрагч онгоцын хамгаалтанд ор 100-аад одоо бөмбөгдөгч онгоц агаарт хүрч. 660 их хүү мин мотор дайсны байрлалд буудаж 1000 орчим танкаар одоо дайрсан бид. Ингээд 8 цаг 47 минут гэхэд 3 цаг болж 3 удаагийн завсарлаатгаар дайсны байрлал дээр одоо хүчтэй галны шуурга буусан. За ингээд фронтын баруун гартлаар бүгд найд Монгол Ард улсын Баатар Янтай сүрэнгийн командлсан 8 дугаар морь дивиз давшилт. Фронтын зүүн гартлаар бүгд найрамд Монгол Ард улсын Баатар Дандрын командлсан 6 дугаар дивизүүд давшилж 8 дугаар сарын 24-ний өдөр Монголын хилийн дотор кольцоолж бүсэлж авсан байна. Ингээд 8 дугаар сарын 31 гэхэд дотор нь ахиж хэсгчилж бүлгэлж кольцоолж аваад ингээд Япончуудыг одоо үүрэнд нь устгасан. 1939 оны 9 сарын 16-нд Москвад зөвлөлтийн гадаад явдлын яамны сайд Молдов Японы элчин сайд Того хоёр гал зогсоо хаалтанд гарын өсгө зурж халахгүй дайн төгссөн. Ийм түүхт. Дайн төгссөн боловч нэг хэсэг газар нутгаа бид өнөөдөр хятад улсад алдчихад байна. Бөөр нор бүтнээрээ манай нутаг байсан. Энэ халахын халуун аршаан гэд бидний өвгдөөц одоо тэнд морь тэмээ тэргээр очиж аршаалдаг байсан газар. Тэрмэн өнөөдөр хятадын нутагт байж байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын газар нутаг бүрэн бүтэн байхаас энэ халахгүй дайныг маш хурдан зогсоох нь бол нэг номерын зорилт байж. Өөрөөр хэлбэл улс төрийн нөхцөл байдал тэгчилж харж ирсэн. Баруун талаас Герман дайрах гэдэг. Германтай үл довтлох гэрээ байгуулчаад Польшиг нам нөгөөшөр хайцсан. За халахгүй дайн зүүнтэл болоод байд. Хэрвээ халахгүй дайнч үргэлжлээд Герман баруун талаас Оросууд дайрах юм бол Орос улс хоёр тишээ фронт нээж одоо энэ дайнд юу нь ялгуу ялагдах уу гэдэг нь бол бараг л тодорхой. Тийм л хүнд нөхцөл байдал одоо хүлээж. Тийм учраас одоо халахгүй дайныг маш хурдан дуусгах нь л одоо нэг номерын чухал зорилт байжээ. За миний энэ хажуу талд байж байгаа нь Монгол морь. Энэ халахгүй дайны одоо хамгийн чухал зүтг хүч бол энэ Монгол морь байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ Монгол морь бол энэ халахгүй хаагуур гаталдаг. Энэ элсэн банкнд хаагуур давхидаг. Энд явган цариг битгий хэл одоо танк машин явж чадахгүй. Тийм л одоо их элсэн банк бартаа саадтай газрууд байсан. Тэрэнд л энэ Монгол морь бол маш чухал үүргийг гүйцэтгэж байсан. Ер нь одоо дэлхийн 2 дугаар дайн чөлөөлөлтөнд Монгол морь бол ямархуу их үүрэг гүйцэтгсэнийг одоо Оросын ерөнхийлөгч Путин хүртэл одоо шагшин магтсан байдаг. Монголчууд бол
чөлөөлөлтөнд 500 мянган акт морьдоо одоо бидэнд бэлгэлж байсан. Энэ бол юугаар ч одоо үнэлж болшгүй их чухал одоо зүйл байлаа гэж. За энэ хэсэгтлүүл дээр тагнуурчдын одоо болон байж байна. За энэ бол эх орныхоо төлөө харь оронд суугаад үүрэг гүйцэтгэсэн ийм олон баатарлаг хүмүүсийн түүхийг өгүүлж. За тагнуул өрсөн халахгүй малчин эмэгтэй тэнд байж. За мегмарын балдан гээд одоо энэ 33 удаа Монгол улсын хэлийг зөрчиж тагнуул хийсэн одоо энэ Ахмад тагнуулч байж. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ 30-аад онд чинь 732 сүм хийдэ устгацсан 10,000 лама барьж яваад алдсан. Ийм л одоо ороо босгаа цагт Монголд арц хүчний үнэртэй ч майн мэгцмийн дуу сонс харахгүй байна гэд баргын ганжир сүмд очиод л одоо хурал даган баясч явахдаа тэндээс одоо суурин тагнуулуудаас тагнуулаа авах мэдээг хүлээж авч байна. За энэ даргаан сумын Чилха гэдэг хүн байж. Энэ халахын